Оросын эсрэг хоргийг үргэлжлүүлнэ. Германы өмнөд хэсгийн Бавари мужид эдийн засгаар тэргүүлэгч их долоо орны чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөр Исламын улс зэвсэгт бүлэглэлийн занал хийлэл, Грекийн өрийн хямрал, дэлхийн дулаарл зэрэг олон асуудлыг хилцэх юм а. Гэвч Оросын албаны улсыг бүлгээс хассан их долоо уулзалтынхаа эхэнд Москвагийн эсрэг эдийн засгийн хоргийг хилцжээ. Оросын албаны улсын эсрэг Европын холбооны хоргийн хугацаа эх 7 дугаар сард дуусгаар байгаа ч их гүрнүүд Украины зүүн хязгаарын зөрчил дуусах хүртэл хоригоо үргэлжлүүлэх гин. Кремийн хойг Киевээс салж Кремльд иргэнэгдснээр барууныхан Оросын албаны улсыг их 8 бүлгээс хасч Москвагийн эсрэг хориг тавьсан билээ. Үүний зэрэгцээ их 7-гийн уулзалтыг эсэргүүцсэн олон мянган хүн чуулганы өмнөхөн жагсаал хийж цагдаа нартаа мөргөлдсөн байна. Их 7 орны чуулга уулзалтын турш Германы 17 мянган цагдаа аюулгүй байдлыг хамгаалж байгаа юм а. 3 см урттай үтгийг залуу хүүгийн нүднээс гарган авчээ. Перу улсад амьдрах нэг хүүгийн нүднээс 3 см урттай үт гарган авчээ. 17 настай хүү өөрийн нүдэнд үт байгаа гэж төсөөлөжгүй байсан гэн хүүгийн нүд ойролцоогоор сар гараа үтсэн байна. Түүний нүд маш хурдтайгаар хавдаж ихсэн юм, мэдээж маш хүчтэй үүдэлтийг мэдэрч байсан гэн эмч нар түүнийг яаралтай хаалгаанд орлох шаардлагатай гэж үзсэн бөгөөд итгэмээргүй нүднээс нь 3 см орчим амьд үтгийг гарган авчээ. Хамгийн азтай нь хүүгийн нүдэнд ямар нэгэн хор хөнөөлгүй бөгөөд харах эртэнд нөлөөлөөгүй хэвэн гин. For some reason, 4 тонн зоосон мөнгөөр машин худалдан авчээ. Хятадын Шиньян хотын оршин сууж ган авах дээр 660 мянган юан буюу 106 мянган долларын үнэтэй машиныг дан зоосон мөнгөөр худалдан авчээ. Энээр ачааны машин дээр атсан зоосон мөнгө бүх юм 320 ут зоосон мөнгийг автомашин худалдааны өдөр авчирсан байна. Зоосон мөнгөний нийт жин 4 тонн болсон бөгөөд мөнгийг нь дэлгүүр рүү зөөж оруулахын тулд 10 худалдагч чоргоолж шиг ажилласан гэн. Дэлгүүрийн менежерүүд зоосон мөнгийг гаргаж өртөл 4 м уул босчээ. Багахан хэсгийг нь буюу 20 мянган юаныг худалдан авчээр цаасан мөнгөд нэрээр төлжээ. Ган авахт шатхуун түгээх станцээр ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ өгсөн цайны мөнгийг цааш нь хийдэг байснаа үгүйллээ. Тэрээр зоосон мөнгийг цаасан мөнгөөр солиулахаар банк руу яваад залхсан гэдгээ ярьсан байна. Би дээр 1.1 сая зүгийн суулгын дээд амжилт тогтоожээ. Хятадын зүгийн чинь 109 гаруй килограмм буюу 1.1 сая зүгийг би дээр суулгах дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд бичигджээ. Өдгөө 55 настай Гао Бингао Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Хятадын Шандун мужийн Тайн хотын зүгийн үржүүлэгч түүний би дээр хэдэн зуун үүр зүгийг суулгахад тусалжээ. Тэрээр зүгийтэй ажиллаж сурсан хүн бүгд 35 гаруй жил зүгийг үржүүлсэн байна. Shanghai, China. Хятад улс өндрөөрөө дэлхийд 2-т орж байгаа Шанхай тааврыг танилцуулжээ. Дэлхийн хамгийн өндөр барилга Дубай хотын Бурж Халифа барилга юм а. 828 м өндөртэй тус барилгын дараа дэлхийн хэд хэдэн улс орон үүнтэй зэрэгцэх барилгыг барьж эхэлсэн бөгөөд Хятад улс Бурж Халифагийн дараа орох Шанхай тааврыг танилцуулсан байна. 631 м өндөр 127 давхар тус барилга нь гадны жуулчдыг татаа зогсохгүй дэлхийн томоохон пүүс компани брэндүүдийн худалдааны томоохон төв болно гэж тооцоолж байгаа юм а. Энэ онд барилгын ажил дуусч ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд удахгүй нээлттэй ихээр төлөвлөж байгаа юм. Хятад улс тун удахгүй Бурж Халифа гүйцэх барилгыг барина гэдгээ мэддэд амжсан байна. There will be trees, there will be space, and there will be